Бидний амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж, зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна. Гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээр суугаад харуулсан сонсож байгаа эрхэм сонсогч танд энэ өдрийн мэндийг хүргье. Гэр бүлийн радио 104.5-аас Монгол гэр бүлүүдэд зориулаад судалгаа 71 нэвтрүүлгийг хүргэдэг. Судалгаа 71 нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг гэр бүлийн радиогийн сэтгүүлч, гэр бүл судлаач Амарсанаа, гэр бүлийн радиогийн сэтгүүлч, сэтгэл зүйч Баясгаланаар хөтлөн явуулахад бэлэн болсон байна. За өдрийн мэнд хүргэе. Гэр бүлийн радио 104.5, 84.5 толгойн дээр ихшиглэж байгаа 3W1045 сегмент гэсэн цахим хуудасаар бас хүрж байгаа. Тэгээд гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаа дагаад яг одоо лайв стримтэй хүрж байгаа нэвтрүүлгээ хүлээн авч үзээрэй. Өнөөдөр бид одоо маш чухал сэдвийг хөндөж ярилцах чинь. Судалгаа 71 нэвтрүүлгийн маань онцлог юу вэ гэх юм бол бид судалгаатай, нотлогоотой, их сурвалжтай мэдээллийг гарц гаргалгаа шийдэлтэйгээр хүргэхийг зорддог байгаа. Тэр өнөөдрийн хувьд үр хөндөлтийн шалтгаан, үр дагаврын талаар ярих гэж байна. Тэгэхээр эрхэм сонсогчдаа нэвтрүүлгээ одоо шеэрлэж олон түмэнд маш сайн түгээж өгөөрэй. Үр хөндөлтийг одоо багасгах, бууруулах хэрэгтэй байгаа дээ. Тэгээд нэвтрүүлгийг сонсоод дуусахад дэлхийд 140 гаруй эмэгтэй үр хөндүүлэх шийдвэр гаргадаг. За магадгүй тэдний бараг тал хувь нь 8 насаараа дэнчин тавьж байгаа гэсэн юм судалгаа тоо мэдээлэл үү те. Тэгэхээр нэг ч гэсэн хүний алтан амийг аврах те, нэг ч гэсэн хүний эрүүл мэнд сэтгэл зүйг аврах боломж өнөөдөр судалгаа 71-ээр яригданаа. Тэгэлгүй яах вэ? Гэр бүлийн радио 104.5-аас 2010 оноос 15 он хүртэл үр хөндөлтийн эсрэг аялаагүй бүү гэдэг нэвтрүүлгийг бэлтгэн хүргэжсэн. За энэ нэвтрүүлгийг миний бие бэлтгэжлээ. Тэгээд тухайн үед олон улсын Улаанбаатар их сургуульд гэр бүл судлаач гэдэг мэргэжлэр магистр хамгаалалтаа бичсэн дипломын ажлын сэдэв маань үр хөндөлтийн шалтгаан, үр дагавар гэсэн сэдэв байсан. Тэгээд энэ сэдвийн хүрээнд яг энэ өөрийнхөө судалсан дипломын ажлыг судалгаа 71 нэвтрүүлгээр бас олон танилцуулъя гэж бодсон учраас цуврал болгоод яг мягмар гарагийн дугаарууд дээр ярих болно. Тэгээд нэг талдаа үр хөндөлтийг яг их үндснээс нь авахуулаад ойлгоод дэлхийн нийт яг ямар үзэл баримталтай байдгийг, жирэмслэхэд хүний биед ямар процессыг өрнөдийн, тоо статистик мэдээллүүднийг ямар байгаа, олон улсад яг ямар байгаа ингээд харьцуулсан байдлаар дугааруудыг хүргэнэ. Тэгээд өнөөдрийн хувьд бол удирдгалаас авахуулаад хууль эрх зүйн орчин болоод за олон улсад болон Монголд байгаа статистик тоо мэдээллийг бид хоёр хүргэхийг зорж байна. Тэгэхээр судалгаа 71 нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай та бас хамт байж асууж, лавлаж, тодруулах зүйлүүд байвал холбогдорой. 9986 104. За мөн лайв стриминд ор коммент хэсэгт сэтгэл хэлбэрээр үлдээж асуух, тодруулах зүйлүүдэд асууж болно гэдгийг хэлье. За 21-р зуунд одоо дэлхийд дахинд үр хөндөлтийн тухай хоёр цогц бодлогыг барин хэрэгжүүлж байна 21-р зуунд. Нэгдүгээрт үр хөндөлтийг одоо хүний бие сэтгцэд хор нөлөөтэй гэж үзээд хуулиндаа хоригддог улс гэж байна. За хоёрдугаарт үр хөндөлтийг тодорхой нөхцөл шалтгааны улмаас хуулиараа зөвшөөрсөн улс орн гэсэн хоёр үндсэн ангилалт дэлхийн нийтээр багтаж байгаа. За манай улсын хувьд болохоор үр хөндөлтийг тодорхой нөхцөл шалтгааны улмаас хуулиндаа зөвшөөрсөн орны томд багтдаг. Тэгвэл энэ зууны дэвшилтэд нийгэмд сөрөг үзэгдэл хэмээн яригдаад байгаа үр хөндөлт нь Монгол улсад яг ямар шалтгаантай хийгдэж байна? Үр хөндөлтийн үр дагавар нь эмэгтэй хүний одоо бие болоод сэтгэл зүйд хэрхэн яаж нөлөөлдгийг судлан тогтоож үр хөндөлтөөс сэргийлэх боломж арга зүйн тухай санал дэвшүүлэх нь энэ судалгааны ажлын одоо хамгийн гол зорилго байсан. Тэгээд хуулинд бол одоо үр хөндөлтийг хийлгэж болох шалтгаан нөхцөл байдлуудыг дурдсан байна. Ямар нөхцөл байдлууд вэ гэхээр эхийн амь насанд аюултай бол нэгдүгээр. Хоёрдугаарт ураг өөрөө гаж хөвгчлөлтэй бол. За гуравдугаарт 18 нас хүрсэн хүүхэд эцэг эхийн зөвшөөрөлтөөр өөрөө хүсвэл. За дөрөвдүгээрт 40-оос дээш насны эмэгтэй өөрөө хүсвэл нөхрийн зөвшөөрөлтөй гарын үсэгтэйгээр тэр хөндөлтийг хийнэ. За 5 дугаарт хүчирхийлүүлж хүүхэдтэй болсон бол
Гэсэн энэ тодорхой тохиолдлуудад Монгол улсын хувьд бол одоо үр хөндөлтийг зөвшөөрдөг. За судалгааны ажлыг ингээд цаашаа ингээд явуулах юм бол Монгол улсад хийгдэж байгаа бараг ихэнх үр хөндөлт хүсээгүй хүүхдүүд байдаг. Хүсээгүй хүүхдүүд байдаг. Хуулийн заасан эдгээр шалтгаан нөхцөл байдлууд багахан хувийг эзэлдэг. Дийлэнх нь хүсээгүй хүүхдүүд байдаг. Тэгээ энэ нөхцөл байдал чинь өөрөө эргээд нөгөө нэг бэлгийн боловсрол, гэр бүл төлөвлөлт, нөхөрч буй эрүүл мэнд тутмаг байгаагаас үүдэлтэйгээр энэ бүх нөхцөл байдлууд бол нийгэмд бол ингээд газар аваад байна гэдэг зүйлүүдийг судалгааны ажиллаараа бол ингээд баталсан нотолсон юмнууд байгаа. За нөгөө талдаа үр хөндөлтийн талаар ярьдаг одоо олон нийтлэл бичдэг мэрэгжлийн эмч нарын ярилцлага үр хөндөлт одоо хийгдэж байгаа эмэгтэйчүүдийн эмнэлэг за хийлгэсний дараах одоо эмгийг тухайн хүний биед үүсдэг эмгийг сэтгэл зүйд үүсдэг эмгийг харилцаанд үүсдэг хор хөнөөлүүд гэд олон талаас нь энэ судалгааны ажлаар бол шүмжлэн үр дагаврыг нь тодруулах гэж үзсэн л дээ. Тэгээд энэ судалгааны ажлын 1-р бүлэг нь бол үр хөндөлт ба хүний эрх гэдэг ийм бүлэг байж таарж байгаа. Тэгээ үр хөндөлтийн талаарх ойлголт түүний гэр бүлд нөлөөлөх нөлөөлөл энэ бүхний талаар бол ярьсан. Тэгээд дэлхийд дахинд одоо үр хөндөлт гэдэг зүйл яг хаанаас эхэлсэн бэ гэдгийг судалсан л да. За дэлхийд дахинд Грект манай эртний өмнөх 421 онд Артефинес хэмээх жүжигийн зохиолч эрхчлөө жүжигтэй үр хөндөлтөд хэрэглэдэг байсан силпум гэдэг ургамлыг дурдсан байдаг. Тэр жүжигийн зохиолч. Тэгэхээр манай энэ асуудал бол манай эртний өмнөх 421 онд байсан байх нэ. За цаашлах юм бол Хятадд манай эртний өмнөх 515-аас 500 он буюу Шиннон хааны үед хүнтэй суугаагүй бэлгийн харилцаанд орж ирэмсэн болсон охтыг үр хөндүүлдэг байсан тухай ардын аман зохиолд тэмдэглэн үлдээсэн байдаг. За тэгэхээр Хятадд юм байсан байх нь, Грект юм байсан байх нь. За тэгтэл 1550 онд манай эртний өмнөх 1550 онд Египтэд одоо Египтийн цаасан их сурвалжид Иберис Папирус гэдэг үр хөндөх техникийн талаар тус бичин үлдээсэн байна. Тэгэхээр нөгөө нэг үр хөндөлт гэдэг зүүн одоо техник технологи хөгжөөл ингээл үүссэн зүйл биш. Энэ дээр үеэсээ байсан зүйлүүдээ гэдгийг дэлхийн нийтээс ингээд судалгааны ажлын нөхцөл байдлуудад ингээд тогтоож ирсэн. Үр хөндөлтийг хууль ёсоор зөвшөөрөх хэсэг ямар тохиолдлуудад түүнийг зөвшөөрөхгүй гэдэг асуудал дэлхийн олон оронд шашин шүтлэг, ёс суртахуун, улс төр, хүний эрх болон нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудтай холбоотойгоор үлэмж маргаантай байдаг. За эмэгтэйчүүд ямар учраас хідэн удаа ямар нөхцөлд үр хөндүүлж байгаа нь гол асуудал байхгүй. Тэгэхээр хамгийн хэрэгцээтэй мэдээллийг олж авснараа орон бүр үр хөндөлтөнд хүргэж байгаа хүсээгүй жирэмслэлтийн төвшинг яаж бууруулах вэ гэдэг арга замыг олж чадна. Тэгэхээр манай оронд хийгдэж байгаа үр хөндөлтийн шалтгаан үр дагаврыг тодорхойлж байж иж яаж шийдвэрлэх вэ гэдэг нөхцөл байдлыг судалгааны ажлынхаа одоо гол бай болгож ирсэн л доо. Тэгээ манай оронд хийгдэж байгаа нөхцөл байдал яг 14 оны нөхцөл байдал тухайн үед нөгөө аялаагүй бүүн нэвтрүүлгүүдийг имлгээс их сурвалжуудыг авж агаад гадуур нөгөө буудал хүмүүстэй ярилцаад тэр дугаарууд чинь ингээд цувралаар зөндөө явсан шүү дээ. Эмч нартай хийдэг байсан тий. Тэгээ тэрний хүрээнд ингээд одоо судалгааны ажлын гол хэсгүүд нь ингээд дараагийн дугааруудаар явна. Тэгээд ингээд явж явах явцад ерөөсөн манай оронд бол нөгөө имлэгийн зориулалтын стандарт нөхцөл бүхий газар хийдэг үр хөндөлтүүд үүнээс гадуур хийгддэг үр хөндөлтүүд. Тэгэхээр нөгөө үр хөндөлтийг яг багцлаад ингээд Монгол улсад хэд хийгдэж байгаа гэдэг судалгаа байгаа ч гэсэн тэрнээс гадуурх байгаа даа. Нууц далдуур хийгдэж байгаа байх. Бизнес хэлбэрээр өргөжсөн зүйлүүд байгаа гэдэг зүйлүүдийг ярьжсэн. Тэгэхээр нөгөө үр хөндөлтийн талаар зарим хүмүүст одоо тохиолддог бэрхшээл нь хүний амьдралын талаарх тэдний бодол, итгэл үнэмшилтэй холбоотой байдаг. Энэ бол байж болох зүйл. Энэ бол гэр бүл төлөвлөлтийн нэг арга хэрэгсэл байж болно шүү дээ. Гэдэг нөхцөл байдлууд зарим тохиолдол хахад зарим хүмүүсийн хувьд бол энэ бол хүний амь настай, өөрийнхөө хүүхдийг хөнөөж байгаатай адилтхан зүйрлэж энийг зөвшөөрдөггүйгээс нэг хүн болгоны үзэл баримтлал мэдлэг хандлагын төвшин боловсрал энэ бүхний байдлаас ингээд хамаарж байгаа байхгүй. Тэгэхээр улс орнуудад ч гэсэн үр хөндөлтийн талаар өөр ингэсэн бодлогыг хэрэгжүүлдэг. За манай улсын хувьд бол хэрэгжүүлдэг бодлого байгаа. Үр хөндөлтийг одоо
зөвшөөрөлтөй, төвлөрсөн ариутгалтай, эмнэлгийн мэрэгжлийн эмчээр зориулалтын кабинетэд жирэмслэлтийг зогсоож цагаас нь эрт мессежлбэр хийх энэ нөхцөл байдлыг бол одоо үр хөндлөлт гэж тодорхойлоод түрүүний хэлсэн стандартыг мөрддөг. Үр хөндлөлтийг эрт болон хожим үеийн гэж хоёр ангилаад эрт үеийн хөндлөлт гэж одоо жирэмсний эхний 12-7 хоногт үр хөндлөлтийг одоо таслахыг хэлж байгаа. За хожим үеийн гэдэг нь 13-7 хоногоос 22-7 хоногийн дотор жирэмслэлтийг эмнэлгийн аргаар таслах ажиллбарыг хэлж байгаа. Тэгээ эрт үеийн үр хөндлөлтийг бол одоо эрүүл ах буй халдвар хамгааллын нөхцөл бүрдсэн гарч болох хүндрэлээс сэргийлэх эмчлэх бэлтгэлийг бүрэн хангасан хүндрэл гарсан тохиолдолд одоо арга зүй стандартын дагуу найдвартай эмчлэх 24 цагаар үйлчлэгээ үзүүлэх их барих буюу эмэгтэйчүүдийн чиглэлээр мэрэгжлийн үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтөй магтлан итгэмжлэгдсэн эмнэлэгт хийнэ гэдэг ийм заалт байдаг. Тийм шүү. За эрт үеийн үр хөндлөлт эмэгтэй өөрийнх нь хүсэлтээр төлбөртэйгээр эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр төлбөргүйгээр холбогдох одоо шинжилгээнүүдийг бүрдүүлээд их барих эмэгтэйчүүдийн эмч гүйцэтгэнэ гэж заасан. За харин илүү эрсдэлтэй гэгддэг нөгөө 13-аас 22-7 хоногтой хожим үеийн үр хөндлөлтийг болохоор мэрэгжлийн эмч нарын дүгнэлт зөвлөгөөний шийдвэрийн доор одоо зөвхөн тэр ихний халахсын эрдэм шинжилгээний төв нийслэлийн амарчих газар аймгийн төрөх тасаг болон их барих чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтөй магдлан итгэмжлэгдсэн хувийн хэвшлийн эмнэлэгт зөвхөн их барих эмэгтэйчүүдийн мэрэгжлийн эмч төлбөргүйгээр гүйцэтгэж байхаар одоо зохицуулсан байдаг. Тийм шүү. Тэгээ одоо ингээд нэвтрүүлэг сонсож байгаа сонсогчдын хувьд бодоход те үр хөндлөлт эмэгтэй хүн хийлгэж байна гэж бодох хэдий ч гэлээ энэ эрэгтэй эмэгтэй аль альнийх нь одоо нөхөн үрч хүн боловсрал мэдлэг эрүүл мэндийн сэтгэл зүйн талаасаа те мэдлэг чухал юм аа. Одоо тэрийг ядаж л амьдралдаа ингэж ойлгож таньж мэдхийн чухал юм аа. Тэгээд амьдралдаа бас үйлдэл болох нь чухал юм аа гэдгийг ярьж хүргмээр байгаа. Тэгэхээр зөвхөн энийг эмэгтэйчүүд сонсоосаа гэж биш те гэр бүл болгож байгаа залуучууд за тэгээд залуучууд маань одоо ганц бие өсвөр насныхан маань ч гэсэн те сонсоод эр нөхрүүд маань ч гэсэн сонсоод ийм хор уршигтай юм байна ийм аюултай юм байна ингүүл тэгвэл яаж бид нар тэгвэл те тэр нөхөн үрчгүй эрүүл мэндийн боловсрал за гэр бүл төлөвлөлтөө хийх юм бэ гэдэг дээр оновчтой мэдээлэл аваасаа гэж зориод хийж байгаа. За тэгвэл одоо дэлхийн дахинд бол Монгол улсад статистик судалгаа ямар байгаа вэ гэдгийг хүргэе те амраа маань 14 онд яг аялаагүй бүвээ нэвтрүүлгээр үр хөндлөлтийн эсрэг одоо шалтгаан үр дагаврыг хийж хахад тэр үед одоо Монгол улсын хэмжээнд жилдээ одоо хэдчнээ мянган үр хөндлөлт яг албан ёсоор бүртгэгдчихсэн бэ. Тэр тоо судалгаа бол мэдж байгаа. Одоо бол 25 оны одоо судалгаагаар 12 цаг эмээний судалгаагаар 11,000 гаруй тий 11,797 байна. Энэ бол ерөөсө бүртгэгдсэн байгаад байгаа. Бүртгэгдээгүй түрүүнээ далдуур, нууцаар янз бүрийн им бэлтэмлэр гэдэг одоо тэр бол бүртгэгддэггүй тийм ээ. За тэгээд Улаанбаатар хотыг харахаар 8,000 гаруй байгаа бас 8769 байгаа тий. Ингээд бодохоор энэ бол маш их тоо. Тэгээд одоо нэмэгдээд энэ дахиад одоо 2 дахин үржигдэж магадгүй тий. Тэр далдуур нууцаар гэдгийг. За тэгвэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жил бүр дэлхийн дахинд ойролцоогоор 73 сая жирэмслэлт үр хөндлөлтөөр төгсдөг юм байна. За энэний 45 орчим нь аюултай стандартын бус нөхцөлд хийгддэг юм байна. Түрүүнд амраа стандартын нөхцлүүдийг хэлсэн тий. Энээс үүдээ дэлхийн эндэгдэл дэлхийн хэмжээнд болохоор төрөлхийн бус шалтгааны 4.7-аас 13.2%-ийг аюултай үр хөндлөлтөөс үүдээд эхийн эндэгдэл үүсдэг юм байна. За Монгол улсад бол 15-аас 49 насны буюу нөхөн үржихүй насны мянган эмэгтэй тутамд ногдох үр хөндлөлтийн түвшин сүүлийн жилүүдэд бол дунджаар 20-оос 22 тохиолдол байгаа юм байна. Сая бол ингээд жилээр нь ингээд тооцооллыг гаргацсан тий. Тэгээ залуу үеийн хандлага ямар байгаа вэ гэх юм бол охид залуу эмэгтэйчүүдийн дунд үр хөндлөлт тэр дундаа оюутан залуусын эзлэх хувь өндөр байгааг нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангаас гэдэг судалгаанууд анхааруулад бэлгийн боловсрал буюу нөхөн үржихүйн боловсралыг өгөхөн зүйтэй байна. За тэр нь зөвхөн оюутнуудад биш тий 10 жилд бүр ингээд системтэйгээр өгөхөн зүйтэй байна гэдэг бол гаргасан байна. За тэгээд имээр нөгөө үр хөндөх хяналтгүй байдал буюу даалт эдийн засаг нэмэгдэж байгаа нь хүндрлийн гол шалтгаан байгааг бол манай Монгол улс онцолсон байна. Ингээл бодохоор маш олон хүн те Алтан амиа алтхаас гадна маш олон одоо сая одоо үр хөндлөлт 73 сая гэхэрч одоо дэлхийн хэмжээнд тэгэхээр маш их байгаа зү. 14 онд хийгдсэн судалгаа өнөөдрийн судалгаа хоёрыг ингээд харьцуулахад
орон даяар 11,700 хэд. За Улаанбаатар 8,760 гээд ингэж байж байгаа шүү дээ. За тэгвэл тухайн үед судалж исэн тоо статистик мэдээлэл яг гарч ирсэн байдлаар нь бичсэн байгаа. За эрүүл мэндийн үндэсний төвөөс 2007 онд гаргасан статистик мэдээллийг энэ онцолсон байна. 2007 онд болохоор 15,717 эмэгтэй үр хөндүүлсэн. За энэ тоог насны хувьд ангилахад 15-аас 29 насныхан 4,045, 20-өөс 24 насныхан 3,302, 15-аас 19 насныхан 982 байсан байна. За эндээс харахад нөхөн үржихийн насныхан үр хөндлөлтийг сонгож насны хувьд залуучсан гэдгийг энэ чинээс харж болохоор байгаа. За 2000 оны үе буюу энэ нөхцөл байдлууд за 2007 оны нөхцөл байдал энэ бүхнийг ингээд харж байхад ингээд нэмэгдсэн байдлууд анзаарэгдэж байгаа. Тэгээд энэ нөхцөл байдлуудаас ингээд харахад ерөнхийдөө нэг үр хөндлөлт бол монголчуудын хувьд нэг талдаа нөгөө гэр бүл төлөвлөлтийн нэг хэлбэр болцсон. За энэ хэлбэр нь өөрөө эмэгтэй хүний бие сэтгэл зүйд хэрхэн яаж нөлөөлдөг вэ гэдэг нөлөөлөл рүү очиход хүрэж байгаа юм л да. Тэр чинь за төрөх процесс бол нэг өөр жамаараа явж байгаа. За гítэл нөгөө даслан зогсоох мэс ажилбар хийх энэ нөхцөл байдал чинь өөрөө яг ямар нөхцөл байдлыг одоо бий болгодог вэ гэж. За тухайлах юм бол ингэж байгаа юм л да. Эрт үеийн үр хөндлөлтийг за энэ биш байна. Сэтгэл зүйн хор хөнөөлийн нэг их сурвалжуудыг тэгвэл дурдах уу? За тэгээ. Энэ дээр болохоор ялтчгүй одоо сэтгэл готрол болон төгшөөрийн одоо эрсдлийг одоо мета анализ хэлбэрээр хийсэн байгаа даа. Тэгээд нийт одоо 877,181 оролцогчоос үүний одоо 163,831 нь үр хөндүүлсэн эмэгтэйчүүд оролцсон. Хамруулсан 22 тусдаа судалгааг нэгтгэхэд үр хөндөлтийн дараа сэтгэл зүйн тулгамцсан асуудал үүсэх эрсдлийг ингээд тооцсон. Ерөнхий байдлаар бол 81%-аар өсдөг юм байна. Сэтгэл готрол 37%, төгшөөр 34%-аар өсдгийг тогтоосон хамгийн том одоо дэлхийн тоон судалгаа болсон байгаа даа. Энэ Английн одоо Кембриж их сургуулийн хэвлэлийн хийсэн тий одоо сэтгүүлийн хийсэн судалгаа байгаа даа. За би судалгааны хэсгээс олчлоо. Тэр нөгөө тоо статистик мэдээлэл доош нь гүйлгэж байгаа дээшээ алдчихсан. Тэгээ эргээд нөгөө нэг параграф дээр авчихад нэлээд утчихлаа. За үр хөндөх явцад тухайн эмэгтэй биед ямар өөрчлөлт гардаг вэ гэдгийг судалж үзэхийн тулд эхлээд нөгөө үр эхийн хөвлөд тогтоход эхийн биед ямар өөрчлөлт гардгийг судалж үзэх нь одоо энэ ойлголтыг авах нь өөрөө чухал гэдгийг энэ онцлсан байна л да. За үр тогтооход эхийн биед дараах өөрчлөлтүүд гардаг. Ургийн өсөж хөгжөхөд шаардлагатай хүчил төрөгч, уураг, өөх тус, нүүрс ус, давс, амин дэм, бусад бодисууд ихээс урагт очдог. За ургийн бодисын солилцооны илүүдэл эхийн ялгаруулах хэрэгтнээр дамжин гадагшлах зэргээр жирэмсэн эмэгтэйд ачаал нэмэгдэгэ. За энэ үед мэдрэлийн тогтолцоо, дотоод шүүрлийн тогтолцоо, өнчин тарих, бамбай булчирхай, бөөрийн булчирхай, бодисын солилцоо, за үндсэн солилцоо, уургийн солилцоо, нүүрс усны солилцоо, өөх тусны солилцоо, эрдэс усны солилцоо, амин дэмийн солилцоо, зүрх судасны солилцоо, цус, амьсгалын эрхтэн, хоол боловсруулах эрхтэн, шээс ялгаруулах эрхтэн, толгуур эрхтэн, арьс, биенжин, хөх, бэлэг эрхтэнд гэдэг эмэгтэй хүний одоо энэ ч нэс ингээ харахад бүхэл эрхтэн байгаа. Эрхтэн системд өөрчлөлт гарч байгаа байхгүй. За мэдрэлийн тогтолцооноос эхлэе. Мэдрэлийн тогтолцооноос эхлэхэд одоо жирэмсний эхэн ба төгсгөлд их тархины гадрын сэрэл жирэмсний одоо туршид мэдрэлийн тогтолцооны доод хэсэг умайн мэдрэлийн аппаратын сэрэл багасж жирэмслэлт хэвийн явагдах боломжоор одоо хангагддаг. За харин жирэмсний төгсгөл одоо төрөлт ойртохоор мэдрэлийн доод хэсэг нуруу нугас умай зочромтгой болсноор төрөлт эхэлдэг. Харин ийм хэвийн жирэмслэлтийг дасан зогсоож өр хөндөснөөр мэдрэлийн тогтолцоонд зочирсон анхны жирэмсэн гэсэн мэдрэмж байсаар байдаг. Энэ нь бэлгийн дур хүсэл бууралт одоо хэвээр байдаг гэдэг энэ нөхцөлтийг одоо мэдрэлийн тогтолцоонд үүсгдэг байна. За дотоод шүүрлийн тогтолцоо руу очих юм бол дотоод шүүрлийн булчирхаануудад антон физиологийн өөрчлөлт гараад зогсохгүй эхс, шар бие шинээр нэмэгддэг. За өндгөвчөнд одоо поликул, уутан цар гэж ярьдаг шүү дээ. Боловсруулалтыг шар биеийн ба өнчин тархины
сэдэх дааврууд одоо дарангуйлдаг. За ихсэн умайн булчингийн ширхгийн өсөлт, хөгжилт, агшаах одоо уургийн бүрдэл, ялангуяа жирэмсний төгсгөлд одоо умайн гүлгэр булчин цочромтгой болоход онцгой үүрэгтэй одоо даавар болох нэг эстроген гэдэг дааврыг ялгаруулдаг. За үр хөндлөлт хийсний дараа шар биеийг одоо биеийг байгаа гэсэн шар биеийг одоо хүртэл байгаа гэсэн мэдээлэлтэйгээр нөгөө шар биеийн ба өнчин тархины шар бие сэдэх даавруудын дарангуйлал хүний биед ингээд явагцаар л үргэлжилсэн шүү дээ. Тэгээ нөгөө хүчээр тасан зогсоож байгаа энэ процесс одоо ингээд болчлоо гэдэг үйл явц биш. Тэр нөгөө нэг биед болж байгаа процессууд чинь сэтгэл зүйд дагаад үйлчлэнэ. Нөгөө нэг дотоод шүүрлийн тогтолцоо, түрүүний хэлсэн нөгөө мэдрэлийн тогтолцоо хоёр чинь одоо хүртэл ингээд жирэмсэн байгаа гэдэг мэдрэмж нь ингээд яваад байдаг учраас энэ нөхцөл байдал чинь ингээд сэтгэл зүйд дагаад үйлчлээд байдаг гэсэн. Дааврууд маань үргэлжилсээр л байна. Ингээд бодохоор яалтчгүй л одоо ерөнхий боловсролын сургуулиудад хүн эхлээд өөрийнхөө бүтэн биеийг энэ гайхамшигтай бүтээгдсэн байгаа биеийг таньж мэдэх ямар үйл явц явд юм бэ? Яад юм бэ? За тэгвэл өсвөр наснд ирэхээр энэ нь яагаад өөрчлөгдөд байгаа? За ингээд нөхөн үржихүүн насанд очихоор яадгийн гэдгийг энэ талаарх мэдээллийг бол үнэхээр сайн зүгээр нөгөө бараг л эрдэм мэдлэг боловсралтай болохээс өмнө энийг таньж мэдээд тэгээд энэ нь хүний сэтгэл зүйтэй бие махбод нь хэрхэн яаж уялдаа холбоотой явдгийг, энэ мэдрэлийн системийн тархи нь яаж ажиллаад байдгийг гэдгийг бүр ингээд судалгаа ингээд маш сайн хэлчихмээр байгаа байхгүй тий. Тэгжиж энэ ингээд нэг юм боловсралтай болвол энэ чинь ингэдэг ийм эрсдэл үүсдэг. Тэгвэл би ийм одоо буруу алхам хийж болохгүй юм байна гэдэг мэдлэг мэдээллийг хөвгүүд огт маань авчих юм бол гэр бүл болтлоо үр хөвгтдээ болъё гэж төлөвлөлтөө өмнө нь магадгүй ийм эрсдэл хүлээхгүй гэр бүл болсон ч гэсэн энийг ингээд аслан зогсооч өсөөгөө өмчин гэдэг энэ алхам руу очихгүй л байна л гэсэн үг л дээ тий. За цаашлах юм бол өнчин тэрхэнд ямар өөрчлөлтүүд явагддаг вэ? За өмнөх хэсэг нь 3 дахин томордог. За 1 грамм хэмжээнд хүрэхийн зэрэгцээ шар бие буюу нөгөө нэг хөөрхөн жижигхэн үр байгаа шүү дээ. Үр ээ шүү дээ. Шар биеийг сэдэх, сүү төрөгч, пролактикан, за бамбайн бөөрийн бамбайн, за тэгээд бөөрийн даавар болчирхай, за өсөлтийн зэрэг даавруудыг ялгаруулдаг. За арын эсгийн хэмжээ өөрчлөгддөггүй, хэвэн байдаг. За төрөхт нь хүчтийн болж байдаг байна. Харин үр хөндүүлснээр өнчин тарих зочирч хөвлөд байгаа одоо ч гэсэн байгаа гэсэн мэдээллээр одоо даавруудаа ялгаруулсаар байдаг нь энэ нөгөө толгой өвдөх гэдэг энэ мэдрэмжийг үр хөндлөлтийн дараа эмэгтэйчүүдэд их зочмог өгдөгөө гэдгийг энэ ч дурдсан байна. За дараад нь бамбай болчирхай. За жирэмсний 40% томордог бамбай болчирхай хувьд бол. За эхний сард үйл ажиллагаа итвэгчдэг, харин жирэмсний явцад буурдаг. Жирэмсний төгсгөлд багасч үйл ажиллагаа суларснаар кальцийн тогтолцоо хямарч хөлийн ирээн булчин, шүрмэс жичрэх, татгуулцах одоо ийм шинж тэмдгүүд илэрдэг. За харин үр хөндүүлсний дараагаар огцон багасдаг. Үйл ажиллагаа суларснаар хөлийн ирээн булчин, шүрмэс татвах шинжүүд одоо илэрдэг ийм нөхцөл байдлыг үзүүлдэг байна. За бөөрийн дайврын булчирхай. За тархилэг давхар нь одоо зузаардаг байна. Нүүрс, ус, уургийн солилцоо зохицуулагч дааврын ялгарл нэмэгдэхин зэрэгцээгээр эрийн бэлгийн эсийн нөгөө нэг эстроген, прогестроген гэж ярьдаг те. Дааврын үс өөрийг одоо нэмэгдүүлдэг, өөх тус ялангуяа нөгөө холестерин цуснд ихсдэг. Өнчин тархины дааврын нөлөөгөөр эмэгтэй арьс одоо нөсөөддөг. Иймэрхүү нөхцөл байдлууд үүсдэг. Жирэмслэхэд бөөрийн дайврын булчирхай. За гэтэл нөгөө нэг үр хөндүүлэхэд бөөрийн дайврын булчирхай зочирч үр хөвлөд байгаа гэсэн мэдээллээр дааврыг үргэлжлүүлээд ялгаруулсаар байдаг. Энэ нөхцөл байдал нөгөө нэг бөөр өвдөх шинж тэмдгээр илэрдэг үр хөндлөлтийн дараа. За ингээл цаашлах юм бол нөгөө бодисын солилцоо, үндсэн солилцоо, түрүүний хэлсэн нөгөө уургийн солилцоо, нүүрс усны солилцоо, өөх тосны солилцоо гэл энэ бүх солилцоо нөхцөл байдлууд үр хөндлөлтийн дараа нөгөө хэвийн жирэмслэх процессыг алдагдуулсны дараа эмэгтэйд ингээд сөргөөр нөлөө үргэлжилсээр байна. Сөргөөр нөлөөсөөр байна. Эрүүл мэндийн хувьд бол асар ачаал авах нь байна. Даавруу жалгарч байгаа учраас нөгөө сэтгэл санааны докторгүй байдлууд бас явах нь байна шүү дээ, тий. За тэгвэл үр хөндлөлтийн үндсэн шалтгаанууд ямар байгаа талаар бас судалгаан дээр ингэсэн байна.
нийгмийн эдийн засгийн хүчин зүйл нөлөөлөд байна гэж тий. Хамгийн өндөр хувьтай нөлөөлд юм байна. Энэнд ажил хөдөл, амжиргааны, өртөг орон сууцны асуудал, боловсролоо үргэлжлүүлье гэсэн шаардлага түрүүнд нөгөө хэлжсэн оюутан залуучууд их байгаад байна гэж тий. Тэгээ Монголд хийгдсэн яг эрүүл мэндийн төвөр судалгаагаар болохоор эдийн засгийн боломжгүй гэсэн шалтгаан бол маш их одоо өндөр байрыг эзэлдэг юм байна. За хоёр дахь нь болохоор яалтчгүй нөгөө гэр бүл төлөвлөлтийн мэдлэг дутмаг. Жирэмслэлээс хамгаалах хэрэгслийн хүртээмж муу, энэ талаарх одоо хэрэглээний мэдлэг мэдээлэл муу байгааг бол нүүбийн одоо судалгаагаар баталсан бол дараагийнх нь харилцааны докторгүй байдал. Одоо үүдийн хоорондоо ойлголцдоггүй, гэр бүл болоогүй, эсвэл гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ч юм уу те, эсвэл хүсээгүй гэд нөгөө яриад байдаг зүйлсүүд маань гарч ирээд байна. Тэгэнгүүт энэ дээр ингээд олон улсын туршлагаас харах юм бол Нидерланд улс Скандинавын загвар гэж маш чухал одоо зүйлийг гаргасан юм байна. Энэ нь болохоор Нидерландын бэлгийн боловсрол яагаад амжилттай яваад байгаа юм бэ? Тэ залуучуудыг энэ одоо үр хөндлөлтийг хэрхэн яаж бууруулсан бэ гэдэг судалгаагаар яг нөгөө Нидерланд улс сургуулийн наснаас нь эхлүүлээд одоо системтэйгээр бэлгийн боловсролыг олгоод хамгаалах хэрэгслийг даатгалаар хүртээмжтэй олгоод Европын төдийгүй дэлхийн хамгийн бага үр хөндлөлттэй улс болж чадсан юм байна. Тэгэхээр ерөөсөө л тэр нөхөн үржихүүн боловсрал гэдэг зүйл давтан энд гарч ирээд байна шүү дээ тий. Тэгээ ардчлал хүний эрх чөлөө. За дээрэс нь гадны соёл, захим ертөнцийн нөлөө тэгэл олон талт үйл ажиллагаа нөхцөл байдлаас үүдэлтэйгээр нэг Монголд замраагүй бэлгийн харилцаа түгэн дэлгэрэх болсон. Тэрчлэн энэ тухай охид хүүгүүдтэй ярилцаж одоо эмх зэгцтэй зөв мэдлэг ойлголтыг өгдөг. Эцэг их нь ховор энэ талаар ярилцдаг. За дээрэс нь ерөнхий боловсролын сургууль болоод ихтэй сургуулиудын одоо сургалтын програмд энэ тухайд тусгайлан боловсруулсан сургалтын хөтөлбөр байхгүй. Энэ нөхцөл байдлууд чинь эргээд нөгөө нэг бэлгийн боловсрол, нөхөн өрчхөй эрүүл мэндийн боловсрол тутамгаас үүдэлтэйгээр охид залуусын бэлгийн амьдрал залуужж байна гэдгийг судалгаанд бол дурдсан байна. За Монголд анх одоо 1943 онд сайд нарын зөвлөлийн 26 дугаар тогтоолоор эхчүүдийн эрүүл мэндийн одоо үр хөндлөлтийг зөвшөөрсөн байдаг. За улмаар 1985 онд одоо 224 дугаар тогтоолоор 26 дугаар заалтыг өргөжүүлээд 43 онд батлагдсан 26 дугаар заалтыг өргөжүүлээд 89 оны эцсээр үр хөндлөх явдлыг хуулиар зөвшөөрж эрүүл мэндийг хамгаалах хуульд их болоод одоо их болох асуудлыг эмэгтэйчүүд өөрсдөө шийдвэрлэнэ гэж заасан байдаг. За Монгол улсын одоо төрөөс хүн амын талаар баримтлах бодлогод үр хөндлөлтийг хүсээгүй хүүхдээ төрүүлэхээс зайлсхийх арга болон хэрэглэхийг дэмжихгүй бөгөөд эмнэлгийн заалтаар болон гэр бүлийн гишүүдийн эрх ашигын үүднээс мэрэгжлийн эмч эмнэлгийн баталгаатай нөхцөлд үр хөндлөлтийг хуулиараа зохицуулна гэж заасан байдаг. За Монгол улсын хувьд одоо бусад орнуудтай харьцуулахад олон улсын хэмжээнд дунд зэргийн үр хөндлөлттэй орны тоонд багтдаг. Гэхдээ одоо нөгөө 14 оны тоо өнөөдрийн тоо хоёрыг ингээ харьцуулахад 25 оны тоог харьцуулахад нэмэгдсэн л явж байгаа шүү дээ. Нэмэгдсэн л явж байна. Тэгэхээр нөгөө Азийн орнуудад бол үр хөндлөлт буурч байхад Монгол улсын хувьд бол одоо цөөн хүн амтай гэж байгаа боловч энэ өсөж байгаа нөхцөл байдал бол өөрөө эмзэглэх шалтгаан болоод байна гэдэг. Энэ дүгнэлтийг бол хийж болохоор байгаа байхгүй. Тэгээд тухайн үед нөгөө 10 настай яг 14 онд лөө 10 настай охин үр хөндөөлж исэн тийм нөхцөл байдал нийгмийг бүр зочирдуулж исэн шүү дээ тухайн үед. Тэгээ энэ бүх нөхцөл байдал чинь өөрөө эргээд нөгөө бид нар өөрсдийнхөө үр хүүхдэд энэ бэлгийн боловсрол болоод нөхөн өрчхөй эрүүл мэндийн боловсролыг олгох шаардлага байна гэдгийг өнөө цагийн эцэг эхчүүд ингээд хармаар байгаа байхгүй. Одоо нөгөө өсвөрийнхний дунд чинь бэлгийн замбраагүй явдал бол одоо ингээд явж штэ. Тэгэхээр энэ дунд өөрийнхөө үр хүүхдтэй хэрхэн яаж ажиллах вэ? Нийгэм бүхэлдээ ийм байна. Миний охин, миний хүү ингэж болно гэдэг сэтгэлгээр явах уу? Өөрийнхөө хүүхдийн нөхөрчгүй эрүүл мэндийг болоод сэтгэл зүйн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах вэ? Энэ нөхцөл байдал чинь өнөө цагийн эцэг эхчүүдэд ялгаагүй ингээд тулгамдсан асуудал болчиход байна шүү дээ. 2004 оны хувьд бол одоо эрүүл мэндийн аам, нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, эмнэлгийн тусламжийг удирдах газраас хамтраад ийм зүйл тохиолдно гэж санссангүй, бодсонгүй гэсэн өсвөр үеийнхний одоо жирэмслэлт Монголын чанарын судалгааг одоо хийсэн байдаг л да. Тэгээд Монгол улсад хийгдсэн үр хөндлөлтийг одоо албан ёсоор хүлээн зөвшөөрдөг хэдий ч үр хөндлөлтийн талаар одоо Монгол улсад албан ёсоор гарч буй статистик мэдээлэл бүх тохиолдлыг бүрэн хамрах боломжгүй гэдгийг энэ судалгаанд дурдсан байгаа байхгүй. Нөгөө боломжгүй байгаа их шалтгаан нөхцөл байдал нь энэ өөрөө хувийн бизнес болцсон.
Яг үнэ. Тэгээ энийг бол нөгөө сурчлаад ярьж болохгүй л дээ. Магадгүй яг энэ талтай холбоотой маш олон зүйлүүд байгаа. Энийг арга зүйг ингээд яриад ийм байдаг гэдгийг ярьчих юм бол энэ ч нөгөө сурчлага болчихно гэдэг. Тухайн үед нөгөө аялагаа бүү нэвтрүүлгийг тантай хүртэл хамт хөтэлдэг байсан шүү дээ, тийм. Тэгээ эмчнэртэй хамт хийж исэн. Тэгээд тухайн үед нэвтрүүлгийн багт байсан эмчнэрийн хувьд бол ийм арга хэрэгсэл ямар нэгэн эмийг ерөөсөө яриад хэрэггүй энэ сурчлага болчихдгоо гэдэг үүднээс энийг бол ярьдаг байсан. Үр дагавар хор уршиг гэдэг зүйлүүдийг ярьдаг байсан. Тэгэхээр нөгөө нэг стандарт өөрчлөгдөх, сүүлийн үеийн тоо баримтыг хооронд нь одоо харьцуулах, цаасан дээр байгаа стандарт нөхцөл байдлыг хангаж чадж гин үгүй. Энэ нөхцөл байдлууд чи эргээд л 14 онд ямар байсан, одоо ямар байгаа гэдгийг бас л ингээд харах цаг нь болчихсон. Яг үнэ. Тэгээд түрүүнд амраа бол ингээд яг нөгөө үр хүндлэлтийн дараа хүний бие махбод ингээд бүхэлдээ тий ингээд хор уршиг учирдгаа гэж байгаа бол үр хүндлэлтийн дараа бас яг тухайн үед одоо хийж байгаа тэр үр хүндлэлтийн тэр юунаас болоод эрсдлүүд үүсдэг талаараас мэдээллүүдийг хүргэе тий. Ойрын хугацаанд ямар одоо эрсдлүүд үүсдэг вэ гэх юм бол умаан цус алдалт, өрөвсөл, умаахан цоорох тий ийм аюултай зүйлүүд ирдэг юм байна. За дараа нь болохоор юу ирдэг вэ гэхээр алсын хугацаанд гэж ярьдаг тий. Магадгүй тухайн үед за яах вэ нэг ийм аргаар шийдээд ингэчи гэд ингээд шийдсэн байлаа гэхэд дараа нь гэр бүлтэй болдог тий залуу хүмүүс гэтэл өргүүдэл дараагийн жирэмслэлтийн үеийн хүндрэл гэд маш олон шалтгаанууд байж байдаг. Тэгээд яагаад ингэж байгаа юм болоо гэд ингээд бодож итэл өмнө нь ийм зүйлүүд болсон учраас энэ үр дагаврууд ирж байгаа шүү гэдгийг одоо хүмүүс маш сайн мэдж явах хэрэгтэй. За тэгээд сэтгэл бие дагаа тэр сэтгэл зүйн хямрал нөгөө дааврууд яваад байгаа учраас сэтгэл зүйн хямрууд ингээд хямралууд үргэлжлээд байгаа гэдгийг маш сайн ойлгоосай. Сэтгэл гутрал гэх түрүүнд ярьжсэн. Тэгээ энэ бол 37% бүр өсдөг юм байна. Төгшүүр төвчнөр өвдөх эрсдэл бүр 34% өсдөг юм байна. За гин буруугийн мэдрэмж гэдэг зүйл байна тий. Өөрийгөө буруутгах чинь, харамсаж чинь, нойргуудалд орж чинь, ингээд зүйл үзэх, харах гэж ярьдаг тий. Хүүхдийн дуу сонсогдох төрсний дараах одоо стрессийн хам шинжүүд илэрдэм байна. Үр хүндлэлт хийлгэсний дараа. За тэгээ мэдээж хосуудын харилцааны хямрал, үр хүндлэлтийн дараа хосуудын харилцаа хөрөх, бие биенээ буруутгах тий маш олон зүйлээс болоод салт сарних гэр бүл одоо салах энэ асуудлууд одоо гарч ийна. Тэгэхээр бид нар одоо яг үгтэй хүүхдээ алдсан эмэгтэй хувьд ямар хэцүү мэдрэмж ирдэг вүлээ. Гэтэл яг тэр үр хүндлэлт хийж байгаа эмэгтэй хувьд ч гэсэн одоо тухайн үедээ хийгээд шийдээд тий за одоо хийлгчээ гэсэн ч гэсэн дараа нь маш хэцүү үйл явцууд явагддаг. Одоо жишээлх юм бол хүүхдээ алдсан ээжүүд биш үр хүндүүсэн эмэгтэйчүүд үр дүнгээ одоо үүр тээдэг юм байна. Тэр үр дагаврыг тий насан туршдаа тээдэг гэсэн үг. Буруутгах чинь тий сэтгэл санааны янз бүрийн асуудалд орж ийн. Одоо за тэгэл бүр бие махбодын хувьд ч гэсэн тэр үр дүнгууд тээгдчихэд юм байна. Эмэгтэй хүн жирэмсэн болоход яг түүний биед урагтай хамт ургийн одоо микрохимеризм гэдэг нэг тийм үзэгдэл явагддаг юм байл та. Энэ нь болохоор ургийн эдис ээжийнх нь тарих зүрх үүшгэнд үлддэг юм байна. Үлдчихдэг гэсэн үг тий. Өөрөөр хэлэх юм бол үр хүндүүлсэн ч гэсэн тэр хүүхдийн эдис нь ээжийнх нь бид насан туршид нь хадгалагдана гэж бодолтой тий. Хадгалагдаж үлддгийг бүр анагаах ухааны үүднээс ингээд тайлбарлалцсан байт юм байна. Тэгэхээр тийм үйл явц явж байхад та тий зүгээрээ асуудалгүй ингээд шийдчихье. Энэ нэг удаагийн арга байсан юм аа. Ийм тийм гэдэг зүйлээр ингээд арах замааргүй тий. Тэрнийхээ оронд нэрээ би одоо ингээд гэр бүл болоогүй бол бэлгийн харьцаанд орохгүй байх. Тэ өөрийгөө болон хайртай хүнээ эрсдэлд оруулахгүй байх. Сэтгэл санааныхаа хувьд бие махбодын хувьд үүр дэм эмгэг асуудалтай үлдээхгүй байх гэдэг нэг ийм зүйлийг тархиндаа хийчих юм бол тэ энэ эрсдлийг үүсгээ дахиад одоо нэг алтан амийг үгүй хийгээд магадгүй эмэгтэй ч гэсэн эрсдэж байгаа. Тийм шүү тий. За тэгээд ийм зүйл тохиолдно гэж бодсонгүй гэдэг өсвөр үеийнхний одоо чанарын судалгаан дээр харагдсан нэг чухал зүйл юм байна гэхээр тоо баримтыг багасган мэдээлэх хоёр үндсэн шалтгаан байгаамаа гэдгийг энэ ч дурдсан байгаа юм л да. За нэгдүгээр 1999 оноос 14 он хүртэлх энэ нөхцөл байдлыг ингээ харахад хувийн байгууллага үр хүндлэлт хийсэн бол тэр талаараа мэдээлэх шаардлагагүй байсан. Хуулийн хэмжээнд, хэрэгцээ хэмжээнд. За хоёрдугаарт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг газрууд үр хүндлэлт хийсэн тоо баримтаа буруу мэдээлсээр байсан. Энэ нөхцөл байдал нь нөгөө юутай буруу мэдээлдэг байсан нөхцөл байдлууд нь юутай уялдуултаа гэдэг нөгөө үр хүндэх тусгай зөвшөөрөл аваагүй. Нөгөө танил тал найс нөхөдтэй үйлчилсэн бол мэдээлдэггүй. Эсвэл ашигын төлөө байгууллага учраас татварын асуудлаас одоо
шалтгаалаад тоогоо зориуд багасгадаг гэдэг энэ нөхцөл байдлуудыг бол энэ чанарын судалгаан дээр дурдсан байсан. Тэгээ энэ чанарын судалгаан дээр байсан нэг чухал зүйл нь юу вэ гэхээр үр хөндлөлтийн талаарх баримтыг авч үзэхдээ хянуур хандах хэрэгтэй гэдгийг онцлоод эрүүл мэндийн одоо статистикийн албанаас гаргасан мэдээллээс ингээд 97 онд 15-аас 19 насны эмэгтэйчүүд одоо охтуудын үр хөндлөлт 483 байсан. За гэтэл 97-оос 2000 он гээд 3 жилийн дараа гэхэд 901 болсон байгаа байхгүй. 483 байснаа 901 болсон. 2 дахин нэмэгдсэн шүү дээ шууд. Тэгээд энэхүү өсөлт нь 98 оноос эхлээд үр хөндлөлт хийж байгаа олон байгууллагын тоо баримтыг харуулах болсноос үүдсэн юм шалтгаантай байж болох гэдэг зүйлийг онцлсан байгаа байхгүй. Тэгээд 1997-оос 2000 оны хооронд 15-аас 19 насны эмэгтэйчүүдийн үр хөндлөлтийн хийлгэж байгаа нөхцөл байдалтай харьцуулахад за 2000 онд бол одоо 4-өөс 8% болоо өссөн бол 2001 онд 7% буурсан. Тэгээд нөгөө нэг эндээс харахад үр хөндлөлтийн хувь хэмжээ өнөөгийн нийгэмд ямар байгааг одоо бүрэн утгаар нь харж мэдээлэх одоо илэрхийлэх тэмдэглэх юм боломжгүй гэдгийг ингээд илтгэж байгаа байхгүй. Тэгэхээр яг энийг бүр албан ёсны газраар нь бусад газруудад хийдэггүй байх, тасан зогсоодоггүй байх, нөгөө стандарт чанарын шаардлага хангасан. Магадгүй одоо үр хөндлөх процесс чинь тийм ч амархан ажиллабар биш. Магадгүй үр хөндлөж явах явцад тухайн эмэгтэй зусаалтаж болно. Зусаалталт гэдэг бол тухайн хүний эрүүл мэнд амнасан талтай чухал зүйл юм. За гэтэл энэ нөхцөл байдал нөгөө стандарт шаардлагыг хангаагүй болмаас тухайн хүнийг тавиад очих магадaltaй байна. Тийм шүү дээ. Тэгэхээр нөгөө чанар стандарт гэдэг зүйлийг баримтлах энэ нөхцөл байдал чинь өнөөгийн нийгэмд өнөөгийн нөхцөлд ч гэсэн ингэж яригдчихэж байгаа. Тэгээд энийг бизнес болгоод хийдэг биш. Энийний ард бизнес болгоод ямар нэг юм зардаг, борлуулдаг, ямар нэгэн үйлчлэгээ үзүүлдэг биш. Энийг нөгөө гэр бүл төлөвлөлтийн арга хэрэгсэл болгохгүй. Энийг ахиж үүсгэхгүй тулд алтай амийг эрсдүүлэхгүй тулд нөгөө нэг суураар нь боловсрал мэдлэгийг олгоно гэдэг чинь өөрөө чухал байна гэдгийг л энэ судалгаан дээр дахин онцлоод байгаа юм л та. Тухайн үед одоо ингээд бодохоор 12 жилийн өмнөх судалгаа тий байсан. Одоо бас энэ тоо одоо мэдлэг мэдээлэлч бас энэ хിവэрэл байгаад байна. Гэтэл нөө сошиал буюу мэдээллийн 90% ирсэн байгаа шүү дээ. Хүмүүс тэгвэл энийг яаж тэгвэл зөвөр хүргэх юм тий? Яаж яг ийм системтэй болгох юм? Яаж багаас нь нөхөрчхөн боловсролыг өгөх юм? Яаж гэр бүл басныхан дараа хоорондын харилцаан дээрээ ч гэсэн тий энийг илэн далангуй одоо нийн угуу ярилцдаг ичдгүү сэдв байх юм гэдэг дээр өнөөдрөөс тэгвэл анхаарал хэрэгтэй байгаад байна тий. Хувь хүнийхээ түвшинд ядчил бэлгийн боловсролоо дээшлүүлэх зөвхөн одоо жирэмслэл тий энэ одоо үр дагавар биш гэдгийг тий цаашаага маш олон зүйл байд юм аа. Жирэмслэлээ тэгвэл энийг таслуулчих биш тий. Жирэмслэх нь гэр бүлийн одоо гэр бүлд ирж байгаа үр хүүхэд ирж байгаа ч гэдэг юм уу тий. Бат бөх харилцааг бий болгож байгаа ч гэдэг юм уу нэг ийм байдлаас нь харуул. Тэгээд эрсдлүүдийг бас ингэж тооцож явах тий. Миний эрүүл мэндэд ийм байх нь сэтгэл зүйд ийм байх нь бие махбодод ийм байх нь хожим хойно харилцаанд ийм байх нь гэдэг ч юм уу. Энэ болгоныг мэддэг байх юм бол эн чинь болдог зүйл болдгоо зүйл гэдэг нэг ийм зүйлд одоо мэдэх нь шүү дээ. За тэгээ гэр бүл хосын харилцаан дээр харах юм бол үр хөндлөлт бол зөвхөн одоо эмэгтэй хүний асуудал биш ээ тий. Эхнэр нөхөр гэр бүлийн асуудал юм аа гэдгийг хамтдаа ойлгох. Тэгээд энэ дээр аль аль нь одоо тий ухамсартай байх. Одоо ядчил эрүүл мэндийн мэдлэг боловсралтай байх тий. Ямар үед жирэмсэлдэг, ямар үед жирэмсэлдэггүй гэдэг ч юм уу тий. Энэ бол ингээ хосын харилцаан дээр нийн нүгөө илэн далангуул ярьдаг, ойлголцдог, мэддэг байх сэдв байгаад байгаа байхгүй. Гэтэл те эхнэрийн сарын тэмдэг ирдэг тэгдэг ингэдэг тийм эхнэр л мэдж байгаа гэдэг биш те. Адилхан нөхөр мэддэг энэ үед нь болно энэ үед болохгүй гэдгийг ч гэсэн ойлгочих юм бол за тэгээ улсын түвшинд бол одоо хуулиар манай Монгол улс бол ингээ хуулиар шийд зохицуулдаг те ийм бол хэрхэн яаж энийг бас зөв болгох вэ? Илүү одоо зүгээр хуулиар зохицуулаад өнгөрчих биш. Хэрхэн одоо мэдлэг мэдээлэл боловсролын илүү сайн тэлэх вэ? Хэдэн наснаас нөгөх вэ? Тэр одоо боловсролынхаа систем төртөл хичээлээр нь ингэж юм цогц оруулж ирдэг ч юм уу те. Энийг л хиймээр байх юм да. Сүүлийн гарц гаргалгаа бол энэ л байна да те. Тийм байна. За тэгээд судалгаа талын нэвтрүүлэг өнөөдөр бол энэ жилийнхаа сүүлийн дугаарыг хүргэж байгаа те. Тэгээд ер нь бол амралтаа авах гэж байна. Зуныг эрч хүчтэй сайхан өнгөрүүлээрэ, гэр бүлээрээ сайхан дурсамжийг бүтээгээрэй. Тэгээд өнөөдөр бит хоёрын хувьд бол хүүхэд гэдэг хүн баялагийг олшруулах зорилготой аялагүй бүү нэвтрүүлэг. За нэг ялангуяа үр хөндлөлтийн шалтгаан, үр дагавар гэсэн сэдвийн хүрээнд
ярьлаа. Тэгээд гэр бүл болгон үр хөндлөлтийг гэр бүл төлөвлөлтийн нэг хэсэг биш, харин үүнээс урьдчилан сэргийлдэг өөр арга хэлбэрээр гэр бүлээ төлөвлөдөг байх энэ нөхцөл байдлыг та амьдралдаа хэвшүүлээрэй гэдэг үгээр өнөөдрийнхөө дугаарыг жаргая. Судалгаа 71 нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай хамт байсан бүхий л хүмүүстээ маш их баярлалаа. Үргэлжлүүлээд та гэр бүлийн радио 104.5-ын хөгжим мэдээллүүдийн хөтөлбөртэй хамт байгаарай. 12 цаг 5 минутаас танд гэрэлтэм эмэгтэйчүүдийн нэвтрүүлгийн шинэ дугаар хүрнэ. За түр баяртай. Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна.